Дараагийн мэдээлэл үс уналт халзралттай холбоотойгоор ирчүүдэд чиглэсэн доромж үл тоомсорлсон хандлага нийгэмд түгээмэл байдаг. Тэгвэл энэ нь тэдний сэтгэл зүйд сүргээр нөлөөлдөг талаар ирчүүд ярьж байна. Мөн энэ нь гадаад төрх өөртөө итгэх итгэлд нөлөөлдөг учраас ийм хандлагыг өөрчлөх шаардлагатай байна. Харин эрэгтэйчүүдийн үс уналт нь ихэвчлэн генетик болон дааврын шалтгаантай зөв арчилгаа эмчилгээний тусламжтайгаар удаашруулах, цаашлаад зогсоох боломжтойг эмч Ерөөлт тайлбарллаа. Дэлхийн эрчүүдийн 4 хүн дутмын нэг нь үсний халзралттай. Япон, Ирланд эрчүүдийн 2 хүн дутмын нэг нь халзан байдаг. Тэгвэл Монгол эрчүүдийн үс халзрах нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа гэдгийг эмч хэлж байлаа. Халзрах гол шалтгаан нь ихэнхдээ удамшлын шалтгаантай бөгөөд эрчүүд өөрсдөө хүсэж халзардаггүй тул доромжлох, шоглох байдлаар халцгаа гэж нэрлэхгүй байхыг хүслээ. За ус уналт ер нь уул нь нэлээд өстэй байсан. Ер нь л доо баг ингээд хоошоо ингээд бүр ингээд савндаг бүр юм өстэй байсан. Тэгээд гоё ингээд ус сургуулдаг одоо юм хөгжсөн байна, ингэсэн байна. Яг нэг намаа нэг сайхан зарим хүмүүс мөрөөс өстэй сайхан байгаас л гэж боддог юм шиг байгаа. Тэр яг болохоор бол тэгж хилжил байсан. Тэгээд за унтаад босоход дэрэн дээр ингээд ус унтсан байдаг. Усанд орохоор ингээд ус ундаг те. Тэгээд тэр бол би бол бодохдоо нэг урд нь ланцаарыг бол 50-аас хойш тэгсэн баха. 50-аас хойш тэгээд нэр бүхэн эмнэлгээр өөрчлүүлсэн 1200 хүний 1000 гаруй нь андрогены халзралт гэж нэрлэдэг генетик буюу удамшлын хүчин зүйлээс болж халзарсан байжээ. Эдгээр эрчүүдийн 200-аас 300 гаруй нь үс сэлжүүлэн суулгах шаардлагатай талаар эмч хэллээ. Тэгэд ихэнхдээ эм хэлбэрийн халзралттай ирдэг бөгөөд халзан босноо мэдэх үед аль хэдийн үснийхээ 30%-ийг алдсан байдаг гэлээ. Ийм удамшлын үс уналтыг нойр, хоол, амьдралын зөв хэм маягаар удаашруулах боломжтой. Хэрвээ та 2 хуруугаараа үснээсээ зөөлөн чимгэж татах үед 2-оос 3 ширхэг үс сугарвал халзарч магадгүй тул эмчид хандах хэрэгтэй. Эрт мэдэж зөв эмчилгээ хийх нь чухал байх нэ. Бид нар практик дээр юу ирдэг вэ гэхээр 2-оос 3 хураг 5 нас гэж ирдэг. Тэгээд дээш нэмэгдэх. Дийлэнхтэй хүмүүс их буюу андрогенит хүс уналт ийм хэлбэрээр ундаг л та. Зөвхөн гоо сайхнаас гадна бас сэтгэл зүйд аягүй их нөлөөлж байна. Андрогенит гэж нэрлэдэг байгаа энэ хүс уналт нь өөрөө цэвэр удамшлын шалтгаантай. Гэхдээ зөвхөн эрэгтэй хүмүүс тохиолддог нь тестостерон даавартай хамааралтай. Тэгэхдээ даавар нэгсч багасч байгаа биш. Зүгээр л эрэгтэй хүнд тестостерон даавар өндөр байдаг. Түүний нөлөөгөөр DHT гэж буюу дихайдротестостерон гэдэг даавар үүсдэг. Тэрний нөлөөгөөр удам хоёр нийлж ус унгаад байгаа. Тэгээ энгийнээр бол цэвэр удамшил, тэр удамшлын халзралт нь хідэн наснд илэрхүү гэдэг нь амьдралын хэв маяг нөлөөлөх хүчин зүйлстэй холбоотой болж байна. Тэгэхээр дэлхийд 4 эрэгтэй дутмын нэг нь яг энэ хэлбэрийг ус уналттай. Ирчүүдийн үед үс халзрах нь хамгийн эмзэг асуудлын нэг. Тэд бүсгүйчүүдтэй адил гоо сайхандаа санаа зовж явдаг хэллээ. Тиймээс нэгнийхээ гадаа төрхийг шоолохгүй хүндэтгэлтэй хандахыг ирчүүд уриаллаа.